дэмжиж байгаа. Гэхдээ дэмжиж байгаа гингуут нь шууд батална гэсэн үг биш. Бид нар бас сайн ажиллах тодорхой бас зүйлүүд байгаа гэдэгтээ гэж бол бас ойлгох хэрэгтэй. Зүгээр ерөнхийдөө бол манай энэ хуулийн байгууллагаар явж байгаагүй эсвэл хуульч биш хүмүүс бол зарим нэг зүйлийг ерөөсөө ойлгохгүй байх шиг байна л да. Шүүхийн байгуулагч нь тахар гэдгээс өмнө хамгаалттай байсан. Шүүхийн хуйг гэдэг нэртэй. Цагдаагийн байгууллагадаа байж исэн. Одоо нэг ямар нэгэн хамгаалтгүй болсон юм шиг тэгж бас одоо л нэг хамгаалагдаж байгаа юм шиг ярих хэрэггүй шүү дээ. Хоёрдугаарт нь шүүхийн шийдвэр байгуулагч нь миний ойлгож байгаагаар бол ялтантай харьцдаг байгууллага биш шүү дээ. Миний ойлгож байгаагаар бол иргэний шүүхийн шийдвэрийг гэр бүлтэй холбоотой шүүхийн шийдвэрийг захиргааны эрхтэй холбоотой шүүхийн шийдвэрийг биелүүлээд явдаг шүү дээ. Ялангуяа одоо сонгуулийн асуудал гэхээр манай улс төрчид шүүхийн шийдвэр рүү хандчихад аль тэр нөгөө хууль ус шийдвэрийг биелүүлээч гэж явдаг шүү дээ. Гинтгэл одоо нэг гимт хэрэгтэндээ хайрцдаг юм шиг хүнийг айлгаж байгаа юм шиг ингэж ярихгүй. Харин энийг илүү боловсронгуй болгох ёстой гэж би бодож. Хоёрдугаарт нь энэ хууль зүйн яам ерөөсөө энэ сурталчилгаан мэдээлэл буруу игээд байна л. Тахрын албыг татан буулгаж гин гэж яриад ах юм. Тахрын албыг өөрчилж байгаа юм байгаа үстэй. Би одоо тэгжил ойлгоод байгаа. Өөрчлөн байгуулж байгаа гэж би ойлгоод байгаа. Өөрөөр хэлэх юм бол уулын засгийн газар энийг бол хууль оруулаад биш. Засгийн газар бол тогтоолоор ингээд альва байгууллагуудыг өөрчлөөд шийтгэл асуудал байхгүй юу? Заавал улсын хурал дээр оруулж ирээд улсын хурал нэг байгууллагыг татан буулгаж байгаа юм шиг, нэг байгууллагыг шинээр үүсгэн байгуулгаж байгаа юм шиг тийм юм ярих шаардлага байхгүй шүү дээ. Засгийн газрын тогтоолоороо тодорхой байгууллагыг нийлүүлээд нэгтгэл явдаг. Өмнө одоо тэр юу гэдгийг бомбын захиргаач гэдэг юм уу, эсвэл энэ цөмийн энергийн газар ч гэдэг юм уу, ингээл засгийн газар өөрсдөө шийдвэр гаргаад явж ирсэн шүү дээ. Энэ засгийн газрын байгууллага үстэй. Би тэгж л ойлгоод байгаа. Тэгэхээр өнөөдөр ийм хэрүүлийн алимыг зориудынд оруулж ирж байгаа нь ямар бодлого юм би бол мэдэхгүй байна. Зүгээр ер нь бол тахрын алба бол шүүхийн шийдвэрийн байгууллагын дотроо бие даасан одоо шүүхийн шийдвэр биелүүлэх газар гэдэг шиг явах нь зөвөө. Яагаад гэвэл одоо өнөөдөр гэр бүлээсээ өчнөө хүмүүс халдаг, сарндаг, ялангуяа эрчүүд нь тэр нөгөө хүүхдийнхээ мөнгийг төлдөгөө. Энэ хөөрхийн их ээжүүд бол үнэхээр зовж байгаа шүү дээ. Наад зах нь би нэг жишээ хэлэхэд одоо 8% зээлийг бол салсан ээжүүд бол авч чадахгүй байгаа шүү. Давхар огроод. Яагаад гэвэл түүнд баталгаа гарах хүн байхгүй. Ээж өвөө эмээ юу гэдгийг тэр аав ээжүүдийн болохоор бол тэтгэврийн өгчүүл та нар баталгаагүйгээд банк өгдөг. Тэгээд эцэст нь юу болох вэ? Нөгөө нэг нөхрүүд нь болохоор өөр хүүхэнтэй суугаад жаргаа явж идэг. Тэгэхээр энэ бүгдийг бол уг нь бол энэ шүүхийн шийдвэр биелүүлэхээр наад нөхдүүдийн чинь уул нь шийдмээр. Ардчилсан оронд альва хүний эрхтэй холбоотой асуудлыг шүүхийн шийдвэрээр биелүүл гаргана шүү дээ. Одоо юу гэдгийг гэмт хэрэгтнийг одоо гэрч хохирогчл гэдэг байгаа. Хохирогч гэдгийг хамгаалах шийдвэрийг шүүхийн шийдвэрээр гаргах ёстой шүү дээ. Нэг төрийн бас байгууллагын хүсэлтээр юм уу эсвэл нэг мөрдөн байцаагчийн хүсэлтээр биш, шүүхэд хүсэл тавиад хүнийг урьдчилан саатуулдаг шиг шүүхэд хүсэл тавиад гэрч хохирогчоо хамгаалъя гэж явж явах ёстой л байхгүй юу? Тэр үедгээл одоо юу гэдгийг дээр нэмээд хэлэхэд одоо зарим нэгэн оргон зайлсан, алга болсон гэд авдрантын хорих шиг тийм томоохон одоо жишээлбэл оргон зайлт болох юм бол тахрын алба ганцаараа очиж шийдэж чадах уу? Чадахгүй шүү. Тэр бол нэлээд одоо юу гэдгийг томоохон асуудлууд дээр юм бүтцийн байгууллага бид нар түшгүй өөр яах юм бэ? Сэтгэлийн хөөрлөг байх биш. Яг нь бодлого нь бол тэр нөгөө одоо энэ шүүхийн шийдвэр биелүүлэх газар иргэний шүүхийн шийдвэрийг биелүүлж байгаатай адил яагаад биелүүлж болдгүй юм? Би тэрийг ерөөсөө ингэж тусдаа борооны дараа мөг шиг өчнөө байгуулад өчнөө амбиц гаргаад явах биш. Аль бол нэгдмэл байсан буруу биш л гэж би үзмээр байна. Дээрээс нь харин тэр нөгөө таган чагнадаг энэ байгууллагын асуудлаа зэгцэлж оруулж ирмээр байна. Яагаад гэхээр энэ одоо энэ гүйцэтгэх ажлын тухай хуулийг тагнуулын байгууллагын тухай хууль болон бусад хуулиудаа нэгтгэж байдлаар одоо нэгдсэн бодлогоор оруулж ирэхгүй бол ерөөсөө одоо хувь хүмүүс хүртэл таган чагнадаг аппаратаа болцсон 9 шидийн юмнуудыг бол одоо энэ тэн тавиад нэр төрөд бол халдах хандлага бол газар авцсан. Одоо тэгээ энэ байгууллага чинь гисэн өнөөдөр ингээд тахрын албаар тагнана гэх юм бол энэ бол бас яхан аимшигтай сонсогдож байна. Тийм учраас энийг бол дараагийн илцүүлэг дээр маш нарийн оруулж ирээрэй гэж хэлмээр байна. Тэгээ дэмжиж байна л гэж хэлье. Баярлалаа.